Шаа сайн байна уу? Миний нэр Янжин бол. Ордос хотын Хянган гошууны уран булыг бол одоо нэгэнтээ 8 өдөр хорих ял онгосон байгаа. Ямар ял байг бол засаг захааны шийтгэл гэнэ. Хүн хараасан ял гэнэ. Өвөр Монголд энээс илүү их учир гарч дээрэм тоноо босож хүний гэгэн цагаан өдрөөр хүний гэрэлт нарны дор хүний мал хөрөнгөний тууж хүнийг зодож нутгийг болоож ба ийм их учир байхад энийг шийтгэл өгөхгүй. Энэ бол өөр учир биш. Яг энэ уран булын энэ удааны энэ учир. Энүүд нь шийтгэл өгөхгүй. Яагаад энгийн ард өөрөөр хэрэгсэл хамгаалсан энэ нэг энгийн ардад очиж ийм шийтгэл өгч байгаа юм. Дунд улсын хууль дүрэн бол бүр эрх баригчдын гард оржээ. Жалхай ноёдуудын гард оржээ. Тэгэд хэний шийтгэх бол хэний шийтгэх. Ургамлын учраа үзье. Шийтгэх ёстойгоо шийтгэсэнгүй яг ургамлын очиж шийтгэж байгаа юм. Энэ бол албаар ард түмэнд даралт үзүүлж байна. Намхрааж авсан наттай л ингэж оролцож байгаа. Өөрсдөө буруу хийчихэд энэ бүх нөөний ноод далдлахын тулд. За энэ орчмын энэ 2 жилийн өвөр Монголд баригдаж байгаа хүмүүсүүд хэдий байна. Өрх ашиг хамгаална гэж би бүрэн бос бүртгэл хийгээд 1-2-оор цуглуулаад 100 гаруй хүн байгаа. Бүр ямар ял авсан байна. Нийгмийн эмгэгч юмны самруулсан ял. Нийгэм засгийн хөвийн ажлыг харшилсан ял. Иймэрхүү ядал голдог байгаа. Нийгмийн эмгэгч юмны самруулсан ял гэтэл засгийн хөвийн ажлыг харшилсан ял гэж хуулийн дүрм тогтоолдог байхгүй ш байна. Энийг ч ухаж гаргаж ирж байгаа энэ дээр товч байгаа. Гэхдээ манайсын хийсэн үйл ажиллагаа тэр нийгмийн эмгэгч юмны самруулсанд орно байхгүй юу? Засгийн хэвийн ажлыг шалжилсанд орно байхгүй юу? Орохгүй. Бүр орох хэвзэл байхгүй. Ганцхан энэ нэг журамсаж авчид бидэнд ялын тогтоож өгж байгаа. Ял албаар тогтоож өгж байгаа гэсэн үг. Өөрсдийнх нь засгийн ноёдууд эрх баригчид өөрийнх нь тэр ял нүгэлийг далдлахын тулд ингэж хийж байгаа. Нийгмийн эмгэгтэмлэл самруулсан ялыг бид нь ямар хүнд онгодог байна манай ангийн ардууд. За очиж эрх ашиг хамгаална гэж засгийн ордон ирж очсон. Ариун ирж очсоор ийм ялыг тогтоож өгдөг. Бас нэг нь засгийн хэвийн ажлын саатаасан ял гэдэг нь ямар хүнд тогтоож өгдөг байна. Мөн ийм хүнд. Үнний эхэд манас эрх ашиг хамгаалах тийм хуулийн хамгаалалттай байгаа. Энэ дотор бол үндсэн хуулиар ч гэсэн олон зүйлийн тийм эрх ашиг хамгаалах зүйлүүд байдаг. За засгийн хэвийн ажлыг саатаасан ялаа гэдэг чинь манай засгийн ордныг ирж очиход бидэнд бас тийм эрх байгаа. Засгийн ордныг ч арга түмэнд ажил хийдэг байгууллага байгаа ёстой. Яагаад бидний хүчирдлээ шийдвэрлэж болдгоо өөдөөс барьж аваад ялтан болгодгийг. Энэ бол эрх баригчид хуулийн байгууллагын ашиглаж хүн дарж байгаа. Арга түмэнд дарлсан. Жинхэнэ ялтангуй чинь тэд улсын хууль дүрмийг нүдэндээ авчихгүй. Өөрийн дураараа савж яваа. Ургамлын энэ байдалд бол эднээс энэ хянганы засаг ноёдууд 3 жилийн ял хийгээд байгаа. Эднүүд ялтай байгаа. Орчин ахуйг хамгаалах хуулийн дээр эд ял хийсэн. Орчин ахуйг юусэн. Хянган гошууны энэ илжирсэн хэдэн ноёдууд сургуулийн дараагаар заалдуулчихад хувилдаад цагдаатайгаа засгийн ноёдтойгоо хувилдаад ингэж албаар хүнд ял тогсон. Эд өөрөөсөө ялтай байгаа. Энэ дотор бол орчин ахуйг өвдсөн ял байгаа. Гэгэн цагаан өдрөөр хүний имийг дээрэмдсэн шиг энэ дээрэмдсэн ял байгаа. Хүний эрх ашигыг охируулсан. Хүний хэлсээр авдаг янданд хийсэн. Энэ чинь бүр эдэн өөрөөсөө ял хийж байгаа. Бас одоо яаж ийм гэнэ тэрийнх нь хүмүүсийг сурдуулж ийм гэнэ. Шингэлт хийх юм уу, гадагшаа сүлжээ мүлжэн дээр тавьсаар ялын нэмнэ гэж нэг юм.
Домдгсын хуулийн өөрчлөлт байдаг ноёдууд юм. Ялын нэмбүч дор гасуут дор. Албаар ял тохож өгнө. Одоо ямар ял тохож өгөх гэж гоё юм мэдгүй. Үнний хэлэхэд манусва загтал сурвалжлагын эрх чөлөө, сонин мэдээний эрх чөлөө, ховл мэдэл эрх чөлөө хамгийн гол нь засаг захиргаанд сүрдүүл үзүүлэх эрх чөлөө, жагсаал явуулах эрх чөлөө гэж бүр байгаа. Хүний эрхийн хуулийн дээр. Энэ бол Дунд улсын үндсэн хуулийн 36 дугаар зурагс дээр байна. Тэгэхээр энэ бүхний дандаа ялтан болгоод ял болгоод байдаг нь ямар ухаантай. Би сайндаа эрх сүртний гад байна хууль дүрм гэж хэлээд байгаа. Яаж хүнд ял тогтоож дур? Яаж шийтгэх дур? Өчүүхэн сэдвээс ял тогтоож өгнө. Жинхэнэ хуулийн гадаагаар явж байгаа хэрэгтэнгүүд нь жинхэнэ нийгмийг самруулж байгаа, нийгмийн эмх журмыг самруулж байгаа ялтангууд барь дийлж гин үгүй юу? Дийлэхгүй байгаа. Хэдэн муу ардууд, хэдэн муу номхон ардууд ингэж л дарж явдаг. Ингэж хийх тутам яг үнний хэлэхэд энэ ургамлын учрал маш бага учир. Энийг сайхан зөвөр шийдвэрлэж өгөх ёстой байсан энэ засгийнхан. Тэгэхгүй улам эдэн буруутсан дээр буруутж байгаа, ял дээр ял хийж байгаа гэдэг мэдэхгүй байгаа. Битгий хэдэн ардуудаа битгий доор үзээд бай. Ард гэдэг чинь бол маш их хүчтэй хүмүүсүүд шүү. Ард түмэн бол. Нэг улс гэрний оршин тогтнол, мандал хөгжил, дууралт бүр ард түмэн төвшиг болж дорогтулж явдаг. Нэг улс гэр байгуулагдахад ард түмнөө төвшилдэг. Амар тогтоомжлох ард түмнөө. Доройтон бургач гэсэн ард түмнөө. Чихнэ битгий хэдэн ардуудаа нүдэндээ авчихгүй аачлаад байна. Дундуу хорсол дэвдээд ирвэл ингэж завсарлага гаргаад байвал энэ доор шатны засгийн илжирсэн ноёдууд сонсоорой. Энэ бол та нарт бол ямар ч ашиггүй юм болно шүү. Харин эсрэг нь бага юм өөрсдөө их болгож байгаа. Энэ нийгэм, энэ улс бол амар тогтоом болно. Өөрчлөгдөнө. Ши Жинпин тэргүүлэгчийн бол зөв аралга байгаа, зөв үзэл санаа байгаа, зөв хийж байгаа ажил байгаа. Энэ удаач гэсэн ярьсан байгаа. Ялжирсан ноёдууд болоод жалхаа арилчаад нийлээд улс гэр болоод ард түмэнд гохирол учруулж яана гэж хэлсэн. Энэ юуг хэлж байна вэ? Юуг зааж байна вэ? Өөрөө ноён биш үү? Дунд улсын хамгийн их ноён байгаа. Яагаад энэ үгийг ярьж байгаа юм? Энэ улс гэрийг бол заавалч гэж өвчлөнэ гэсэн үг. Энэ хүн бол харин бидэнтэй адилхан зүгээр яриа өнгөрөхгүй шүү. Технэр залхаа ноёдууд сонсчих. Ингэж хийх тутам энэ буруутна гэдэг мэдэр төстэй дээр асгаа хадны ангирэс актын жолоогоо татсан дээр баг. Итгий ард түмний дундуу дарлаа. Маш их гүттэй шүү. Заавалч ингэж чадах хэрэгтэй. Сурах хэрэгтэй. Бид өөрийнхөө эрх ашиг хамгаалж сурах хэрэгтэй. За манасын бас нэг манай малчдуудын бас нэг мон юу хэлдэг байна. Би яг бичих суйлаг бай. Би бол энгийн нэг малч юм. Юу ч олохгүй байна, юу ч чадахгүй байна. Эрх ашиг хамгаалж чадахгүй байна гэж хэлдэг. Энэ бол тийм учир биш. Би бас малч юм. Ядан тарвжээ ингэж нэг юмыг мэдээ сурыг гэсэн зориг, юунаас яахгүй зориг байх тэр хүмүүс бид өөрийнхөө эрх ашиг хамгаалт дийлнэ. Нутаг орноо хамгаалт дийлнэ. Бас нэг нь юу байна? Бас нэг нь бол одоо гэрийг нөмсөж гэсэн бүр айдаг юм хэмжээнд хүрээд байгаа. Хамгийн гол нь биднээс даалт үзүүлж байгаа. Энэ илжирсэн ноёдууд биш. Харин бидэнд хамгийн их даралт үзүүлж байгаа. Ийм дорой хэмжээнд хүрэж байгаа бол өөрийн үзэл санаа, зориг энэ дээр байгаа. Нэг юм барьчихад гоё. Чи дахиад шимээ гаргасаар, дахиад ингэж энийг дахиад эсрэг хөдөл тавьсаар ялын нэмнэ гэж айлгадаг. Юу болцсон юм бэ? Дунд улсын хуулийг тэр орон нутгийн таргууд, орон нутгийн нэг хэдэн хуулийн байгууллага өөрчлөлт байдаг уу? Ялын нэмбүс тэднээсийн дор гасууч эднээсийн дор. Хэдий дураараа үг ярьж байгаа юм. Энүүнд нь сүрдээд байна манаас. Юунд нь сүрдгийг? Нэм, сайн нэм. Хэдий сүрхий. Харин ястаа яд хийж байгаа чи эдгээр дарга ноёдууд болоод цагдаагууд хуулийн эрхтэнгүүд байгаа. Эд ял хийж шүү.
Хүний нутгийг дураараа хөдөлтөн гадагшаа зоостой мөнгөтэй аж ахуйлтай юм уу зоостой мөнгөтэй гятууд хөдөлж байгаа. Эдэн яг хийж юм. Энэ бол яг хийж байгаа. Хуулийг өөрчилж, хуулийг эднээс өөрөө ирэхээр тэрнийг мөн жуухан ирэхээр өчүүхөө эднээс ирэхгүй. Энэнгүүрээ ингэж хуулийг өөрчилж байгаа. Эднээсийн үнэн цаг нь болж байна. Цаг нь болж байна. Гэтэрч байна. Ши Цзиньпинээс нь дэрсэлж гин үү? Энэ төр гөрнөөс дэрсэлж гин үү? Чигээр тог босох гэж гин үү? Энэ чи ёстой жинхэнэ яг хийж байна. Эднээс нь цаг нь болж байна. Ингэж сандарч байгаа хүн байгаа бол. Дом тусын хонт намаас чигээр тог босох гэж гин үү? Энэ юу гэж эдний юу гэж төр гөрнөөс өшөлтөж байгаа юм? Яг харин эднээсээс ял нөхмөр. Энэ төр гөрнийг ялжран доройтуулж нэр нүүрийг бардж байгаа. Ардуудын ийм төр гөрөндөө итгэл найдваргүй болгож байгаа. Хуулийг гажуудуулж байгаа. Ял хийж байгаа чинь ёстой энэ өсөд байгаа. Эдүүд энэ төр гөрний үнэ дампууруулж ярих чинь. Ёстой маш муухай нөлөөтэй болгож байгаа. Ял эднээсээс асуумаар байгаа. Энийг ер нь чигээд төр гөрнөс гэсэн баг энэ анхааралд авч ер нь удахгүй болж байгаа байх. Манай энэ орон нутагт орж ирэхэд ч гэсэн. Хууль цаажуул заавалчгүй чангарна. Ийм хэмжээнд хүрчихэд байхад эдэн бас галж орж байна. Үнэн цаг нь болчих. Эрт ороогүй шийтгэл амснаа эдэн. Чихнэр арга том бол бас зоригтой бай. Төсвөрлж хүлээж биднээс өөрсдөө хэсгийг чадахын чинээгээр өөрсдөө хамгаалъя. Миний хэлэх гэсэн үгүүд юм байгаа. Би бас энэ 4 минутаар хязгаарладаг болох нь багтахгүй би 3 удааны шингэлт хийсэн. 3 байна 4 удааны шингэлт хийсэн. Би үзэдэл одоо өнөө дэсгүй болох таа ингээд. Энэ малчдуудынхаа зохигдж байгаа, дарлагдж байгаа байдлуудыг үзээ сонсоод дэсгүй болох юм нэг хийгээд байгаа юм аа. За таахандаа баярлалаа.